сайн байцгаана уу. За өнөөдөр та бүхэндээ би халз Texas Hold'em гэдэг покерын төрлийн халз тулааныг одоо ямар ч бэлтгэлгүйгээр тоглож үзүүлэх гэж байна. За би одоогийн байдлаар $2.5 боцоотой ширээнд халз тоглодог. Энэ бол no limit Texas Hold'em халз тулаан юм аа. Гэхдээ жирийн биш, бас жоохон түр бас стил. Одоо тийм бодох хугацаа хурдан blind бол ер нь их түргэн өснө. Ийм нөхцөлтэй ийм төрөл болж байгаамаа. За дөнгөж эхэллээ. Би өнгө таарсан ноён боол авлаа. Хариу хэллээ. За эсрэг тоглогч маань A stage магадгүй. Яагаад чеклээд байгаа би ойлгохгүй байна. Тэгээ би бас чеклээ. Хатан болт байсан байна. За энэ Диего гэдэг нөхөр энэ Аргентины нөхөр байна. За миний бол мэдээж Швед тийм ээ. Чеклэхэд бэлтэж байна. За энэ нэг бол энэ чи ямар юм таарсан байгаа. За 80 ер нь бол хамгаалж бэлтэж байна. Энэ бол юмтай байж болно гэсэн үг. Би гарлаа. Blind гэдэг маань одоо тоглолтын өмнө тавьж байгаа энэ 10 20 тийм ээ, энэ баг тавьж байгаа энэ хэсгийг blind гэж байгаа юм. Тэгээ энэ бол одоо энэ зүүн дээр нь зэгтгсэн цагийн хэмжээгээр бол ер нь өсч яана. За би яг сая all-in гэсэн болчлаа. Хариу өсгөлт ирсэн. За одоо энэ дээр би бол тавьсан дээр орж байна. За 10-тай бол би туслуулна одоо. 10-гүй юм шиг байна. Дахиад байталчи. Хариу ирж байна. За 10-тайж магадгүй. За би энэ дээр call хийлээ. Full house гэсэн байна. За нэг баригдах бол байж болно. Энэ бол асуудал биш. Гол нь сая чеклэхэд би юмгүй юм уу гэж жоохон буруу болчих. Анхнаасаа энэ кристтэй байсан байна. За миний стил бол ер нь бол болгоомжтой. Гэхдээ ер нь шулуухан дайрч тоглодог стилтэй. Жоохон агрессив гэж бол хэлэхгүй. Гэхдээ ер нь жоохон халж буудаж гэж ер нь гарт төр мод орсон бол ер нь халуухан тоглодог стилтэй. За энэ нөхөр сая блафлсан байна. Би дуудлаа, авлаа. Ерөнхийдөө бол одоо энэ тоглолт бол эсрэг тоглогчийнхаа модтой эсхийг л уншихал хамгийн гол байгаа. Тэгээс өөрт чинь бол ямар мод байгаа бол ер нь их чухал биш. Аль болох. Гэхдээ халз тоглоомд бол бас зарим тохиолдолд одоо блайндууд бол бага тохиолдолд шүүж тоглох бол гинэ. Blind excel хийхээр харин жоохон улаан цаана бэтлэгтэй тийм хүн бол хийх хэрэгтэй. Болно. За энэ тоглолт маань нэр удаагчдыг харъя. За одоогоор удааг байна. Одоо бичлээ явж байна. За энэ хөрийг race хийчихвэл яасан бэ гэсэн сэтгэл төрж байна. Энэ чеклэн. Хариу чеклэхгүй байна. Энд юм байна. Гарлаа. За одоо blind маань өслөө. Дараагийн хэлбэрээр race би гарлаа. Ер нь зарим тохиолдолд бол эсрэг тоглогчийн race-ийг бол хүндэлж явах хэрэгтэй. Юм тааж магадгүй, тийм ээ. Зарим тохиолдолд хүндэлдэг. За энэ дээр бол би шууд all-in орлоо. Эсрэг тоглогч маань гарлаа. За зарим тохиолдолд би яагаад саавал юм чинь энэ нөгөө нөхөр чинь бас карт хөөгөөд тийм ээ. Straight хийх аюулаас би болтож байгаа юм тэр байла. За сая min race хийлээ. Тэгээд шууд энэ дээр pot bet хийж байна. Одоо яг potтой тэнцвэр хэмжээний боцоо тавьж байна. Энэ бол бас их аюултай. За raise 150 энэ бол нэлээд улаан цаанд тавьж байна. Би энэ бас сая өөдөөс нь all-in гэдэг халаач шиг боллоо. Халдсны үед бас өөдөөс халддаг тал бий. Тэгэхээр гайгүй бол бас гайгүй байдаг талч бий. Гэхдээ хой хойны стил болгон өөр. Энэ хүний стилийг бол мэдэхгүй байна. Энэтэй тоглож байгаагүй. Тоглолцол одоо ерөнхийдөө би ингээд гэлс ингээд хэлжтэй л дээ тамглаа гэх тийм ээ. Ингээд биччихтэй. Тэгэхээр
ер нь юмтай юм мэдэгдээ. Энэ бол дахин ингээд би өөдөөс нь хариу рейс ийн орлоо. За би шууд оолыг орж болно тийм ээ. Тэхгүй би бол жоохон шулмаар голж бас ингээд айжуухан агаар гэж тавина. Тавьж тоглоно. Орлоо. Трис. Энэ одоо сая 80 төлөөлөд оолыг орсон байна. Би 80-тай гэж итгээгүй шууд орсон, дагаж орсон. Харин хатам эргээд буутсан бол би ялагдах байлаа. Азар боол сүлд ревэтер боол буулаа. За одоогийн байдлаар би тэргүүлж байна. Одоо чинь ийм байна тийм ээ. Би 15-тай нөгөө 30 одоо ингэж надаа муу мод байна. Зарим төгөлд заавал 15 авах гэж ярихгүй нарийнлаад фолт тийм ээ. Ингэх бол зүг байдгийг. За маань нөхрийг сая жоохон авчлаа. Энэ жоохон халтсан байж магадгүй. Гомжтой. Чеклээ. Одоо оол ин. Бет оол ин. Ийм л болох хэрэгтэй. Ингэж л тоглож ийш. Одоо шарын гаргана гэсэн үг. Ингэж жоохон шарын гаргаж жоохон хандын даруул өөдөөс бас хамаагүй их дайрах нь жоохон багасна. Би л жоохон халуун тоглоно. Одоо энэ дээр бол би шууд өсгөөд ингэж тоглосон. Илүү зүгтэн байхгүй. Дуудаж байна. Дуудсан бол би шууд орно. Дагаж орно. 8 3 2 хос ийцэн байж. За би сая ялагдлаа. Энд бол яг чаргалга. Сая дагаж орсон 2 хос ийчлээ 8 3-аар хослоод дахиад өшөө 3 гараад фул хаалт хийлээ. Муу моттой дайрч байна. Би сая рейс хийхдээ жоохон бага рейс хийсэн байна. Энэ бол жоохон буруу дийл тоглолоо. За энэ дээр бол ингээл дайрчихсан зөв. Цочоо авч байна. Цочоо авсан. Тий. Намайг чекин гинэ. Аимхай. Яг аимхай харагдаж харин ч би дуудаад дайраад байгаа юм шүү. Дуудаад дайраад ах чекин гэдэг. 2 эстэй байна гэж юм. За энэ нэг айс тамгатай байна гэж байхгүй. За бид тэр ерөөсөө яг л ихэлсэн хэмжээнд нэлээд тэнцүү тоглож байсан юм. За дуудаал ахаас одоо энийг рейс хийчихье. За рейс хийхгүй. За 300 600 шууд рейс, хариу рейс илүү зүтэн байхгүй. Дуудлаа. Хатантай бол энэ цуслах гэсэн үг намайг. За би чеклэхээс. Одоо би энийг л чеклэхээс өөр ямар ч арга. Тэгэхээр би сая айж юм тийм ээ. Хатантай бол би бодлоо шүү тийм ээ. Тийм учраас чеклэж байна. Тэгээ намайг ингэж байна. За сая рейс хийгээгүй тийм ээ. Рейс хийгээгүй өөдөөс орсон. Тэгэхээр энэ одоо энэ топ моднуудыг аль нэг нь хийцэн байх шалтгаан өндөр. Ядаж энэ 10 орнд 7 буусан байвал бас тоглож чинь. За ядаж 10-тай хамт нэг 7 буусан байвал би бас дагаад цөөрөд орчин. Ямар нэгэн холбоос авахгүй ч бас би сайн гарлаа. Хэдий ээлжтэй ч гэсэн зарим тохиолдолд би гарна. Хатан тав бол солмод би гарлаа. 2 өөр өнгө нэгдүгээр тийм ээ. Жохон одоо бол би модоо төв тоглоно. Тэр би чипс толчлоо. Энэ нөхөр бол тэггүй жоох улаан цаан дайраад иж магадгүй. Гэхдээ би бол жоох хөндлөж тоглоно. Аль болох хөндлөн. Өөрөө мод ирвэл би өөрөө ажуунаас нь шууд шахаж тоглоно. Одоо жишээ нь энэ дээр ирсэн бол ингээд өөрөө шахна тийм ээ. Хариу шахалтанд бол явахгүй. За энэ юу хийсэн нэг мод хийснийг би мэдэхгүй байна. Өөрчлөлт бол гарсангүй. За 80 бас өөрчлөлт гарсангүй. Намайг флаштай байсан болов гэж жоохон болгоомжсон шиг байна. Харцсан. За сайн нэг жоохон алтлаа зүгээр. Тэгтээ нэг фол зөрөөгүй байна. За одоо би дахиад хос хичүүлээ сайн байна. За 10 болоо зөв. Тэгээд нэг хосоор ялж байна 3. Зарим тохиолдолд өнгө сайн тест харсан байж зүгээр гэдэг. Гэхдээ энэ бол одоохонд бол улаан сайн байж магадгүй. Би бол нэг их улаарахгүй болгоомжтой байгаад төгжээд халж ялсан стил тоглоно одоо бол ойр зүрийн иймэрхүү юм төлөв би өгнө. Би нэг их улаарахгүй. Гэхдээ өөрт мод ирсэн тохиолдол бол халуухан тоглоно. За тийм байна. Ерөнхийдөө бол бас хаяа бас блафлах хэрэгтэй гэдэг. Одоо би муу модтой ч орж байна тийм ээ. Энэ юмтай жолно, эмгөөж болно би хамаагүй. Ингээд гарчих чинь би 8 4-тэй тийм ээ. Ганц хостой.
заавал сайн моттой жиж дагаж энэ raise огоны хэмжээ дагалдгүй. Юмтай байж болно, юмгүйж болно. Одоо би шууд 200 ботлоод бэтлээ. Одоо нэгсэндээ хамгаалж ийн гэсэн үг. Бото тийм ээ. Намайг хариу raise хийж байна. Энэ яаж байгааг нь би мэдэхгүй байна. Зэгмэр чинь би оол юм болчихлоо. Хоёр хостой байсан байна. Намайг төгжчихсэн байжээ. За тэгтээ ялагдаагүй. Тоглоом үргэлжлүүлсэн хэрэг байна. Энэ байх зүйл. Чеклээ. Одоо би энэс яаж шулах уу гэдгийг бодох хэрэгтэй. Call чи дахиад чеклээ. Одоо харин жоохон өсгчмөр байна. За 200, за 300 тавьчих. Орж байна. За одоо ингээд тэнцв. Дахиад тэнцв. Тэгсэндээ энэ тоглолт бол бас нэлийн удаан сунжих юм стаа болж байна гэсэн үг. 3-6 муу би шууд хаялаа. За одоо ерөнхийдөө бол оолын нэр шахаад л ер нь гаргачихвал боломж хийж бодож байна. 80 бол оол юм тийм ээ. 87 оол нэ. 7 бол зүгээр. 7 холболттой 80 бол зүгээр. 10 бол за боломжийн нэг их нэр биш. Хоёулаа race хийгээгүй тийм ээ. Энд дээр юу ч хийж болно. Тоо гарч ирэх аюултай боломжтой гэсэн санаа хэлж байна. Тэ. Гарсан зүгээр. Яг тэр тоо их гараад байна. Надад таарсан юм байхгүй учраас гарлаа. За 16 бол нэг сайн мод биш. Зүгээр орчмоор л байна. Тэгтээ гарлаа. Өнгө таарааг байна. Тийм ээ. За боол 8. За одоо бол хамаагүй. Энэ нөхөр 10 хийцсэн байж магадгүй. Болгоомжтойсэн зүгээр. За 8 орж ирж байна. Хэрэгтэй мод байна. Нэг жаахан рейс чи тэр хүнд хөдөлгөөд ингээд хөдлөхөөр ингээд болтож байна. Тэр хүнд энэ жаахан мини рейсээр хийж тоглох зүгээр юм байна. За энэ дээр 600 шууд буцаалаа. Илүү төтөө юм байхгүй. Оолын орлоо. Ингээд тоглолцвол зүгээр. За маань нөхрийг эргээд 700-аар буулгалаа. За одоо яхаа мэдэхгүй байна. За би дахиад оолно. Ядах юм алах энэ дээр бол. Suited тийм ээ. Өнгө таарсан байна. Одоо хатаа 10. Одоо ингээд ер нь хүн ингээд баг мат болоод тэгэхээр блафсхан байх хэвээр жоохон аль болох үнж хөдөлгөн юм. Одоо энэ дээр би ингээд бэтлэн гэдэг л ингээд юмтаа гэдгийг шууд хэлчихэж байгаа. Өдөөс хариу тавьж ивэл за энэ юм дагж байгаа, нэгж байгаа, нэхэл болж байгаа гэсэн санаа хэлнэ. Одоо тий өөрөө оолын болохгүй л юм бүл гэсэн. Зүгээр юм хөөж тоглож иж магадгүй тийм ээ. 7 5 2 хэлж байхгүй. Сая бол юу ч байгаагүй шүү дээ энэ. За 4 5 жоохон муу байна. Би зүгээр хайчих. За одоо бол зүгээр би зүгээр сайн мод дээр за энэ оол энэ. Энд бол оол энэ. Боолт бол шууд оол энэ. Орлоо чек хийлээ. Одоо энэ яах юм? Надад 3 хос ийцэн байна. Яаж чадахгүй. Bye you chicken. За би нэг өөрийг нь дахиад хийе. За ингээд явуулчлаа. Хариу чи дахиад минь баяртай гэдээ явуулчлаа. За би full house хийлээ тийм ээ. 2 боол суурьтай 7 толгойтой full house хийлээ. За энэ хүн маань бас race хийдэг бол ойлгомжтой. Хатан тамхтайсан байна. Өнгөс байтад. За энэ нөхөртэй тоглох юм. За би видео олгосон. Нөгөө хүн ч гэсэн надад тоглохоос татгалзлаа. Би $5 хойллоо. Баяр үргээ гэж байна. За энэ маягаар ингээд тоглоно. За одоогийн байдлаар миний дансанд бол яг $132 байна. Би одоогийн байдлаар би ер нь энэ покер сайтад их тоглох дуртай байдгийн. Юу гэхээр энэ урд нь бол Pacific Poker гэж байсан. Тэгээд энэ нэрээ өөрчлөөд 888 Poker болсон. Энэ компани маань бол яг нэг том покерын сайт бол биш. Гэхдээ би багадаа бол жижиг компанид бол орохгүй. Хэмжээ сайт. Энэ сайтад бол би баг тоглох дуртай байдгийн. Тэгээд энэ сайтад тоглох дуртай хүн байвал надад хэлээрэй. Би recommendation хий. Тэгээд холбогдвол би эндээ айлуулах ашигтай байдаг тийм одоо юу гэдэм бэ? Туслагч яхаа зүгээр нэг тийм одоо тийм ээ. Би нэг recommendation хийж орвол одоо нэг бонус маягийн нэг жоохон нэг тийм шагнал маягийн. Гэтэ нэг тэр бол нэг онц холбогдлоо нэг баяжаад авах мөнгө болохгүй л дээ зүгээр яг бас нэг жоохон бонус маягийн юм ордог юм шиг үлээ. За тэгээд саяны видео та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд дараа тоглолт ийл та бүхэндээ үзүүлэх болно. За баяртай.